Эрдэнэ тус дулаан түгээх сүлжээ болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын халаалттай холбоотой асуудал мөн даралтын зөрөө гардаг байсан асуудал бүрэн шийдэгджээ. Энэ үйл халаалт дулаантай холбоотой асуудал гаргахгүй байх тал дээр төлөвлөн ажиллаж байгаа ч зарим айл өрхүүдээс шалтгаалж халаалт доголдож байгааг холбогдох байгууллагаас мэдээлж байна. Тухайлбал 11-р хорооллын зарим айл өрх нэмэлтээр насаас залгаснаас үүдэн бусад айлуудын халаалт доголдоод байгаа юм. Тус айл өрхөөдөд зөрчлийг арилгах үүднээс албан бичиг хүргүүлсэн хэрэв нэмэлт насаас суйрлуулсан айл өрх зөрчлөө арилгаагүй тохиолдолд мэргэжлийн ялтын газраас шаардлагатай арга хэмжээг авахар болжээ. 14 дугаар степенээс тэжээгддэг одоо айл өрхүүд маань одоо энэ температур бага ирж байгаатай холбоотойгоор одоо өөрсдөө дур мэдээж схем өөрчилж хөдөлгөөр суйрлуулсан асуудлууд бол сая нэлээд гарлаа. Тэгээ бид хэд ямарсан зохион байгуулалтын арга хэмжээ аваад энэ жил ЦТБ дээрээ зэрэгцээ ялцсан бойлоор давхар суйрлуулад тэгээд одоо шаардлагатай температурыг бол одоо сая өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр гэхэд гаргаж дууссан. Тэгэхээр одоо бол айлууд бол тэр хөдөлгөөр залгаж өөрийнхөө температурыг нэмж гин гэсэн л ойлголттой байгаа дах шүү. Тэгэхгүй бол ямар шаардлагагүй. Тэгээ бид өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр буюу энэ 14-ний 3-ны өдөр байна уу? Айлууд одоо энэ хөдөлгөөр залгаж байгаа айлуудынхаа судалгаа гаргаад энэ айлуудаа бүгдэнд нь одоо албан мэдгэл хүргүүлсэн байгаа. Тэгээд одоо энэ 7 хоногийн 3 дахь буюу маргааш 17 хүртэл одоо ингээд энэ зөрчлөө арилгаа гэсэн мэдгдлийг хүргүүлсэн байгаа. Мөн дээрээс нь мэргэжлийн ялтын одоо улсын байцаагчид одоо энэ хэсэг айлууд ингээд өөр дээрээ хөдөлгөөр залгаж одоо бусад одоо айлуудынхаа халаалтыг одоо доголдуулаад байна. Тэгэхээр энэ дээр одоо арга хэмжээ авч өгнө гэдээ бас албан бичгээр хандсан. Тэгээ маргаашнаас өгсүүлээд одоо бид нөгөө зөрчилтэй айлуудаараа газар дээр нь яваад шалгалт тэгээд зөрчлөө одоо өөрөөсөө одоо санаачлагаараа арилгаагүй байх юм бол одоо мэргэжлийн ялтын байцаагчтай хамтраад одоо тэр эрчим хүчний тухай дүрм журмын хуулийн дагуу одоо тэр хариуцлагыг нь тооцоод төлбөр торгуулын тавиад явна гэж ерөнхийдөө төлөвлөж ажиллаж байгаа. За хотын хэмжээнд бол яг өмнөх жилүүдэд өгдөг байсан температураас бол нэг 10 орчим градусаар бага явж байгаа. Яагаад тэгэхээр одоо дулааны цахилгаан станц маань өргөтгөл хийсэн шинэ тоног төхөөрөмж шинэ одоо 100-нд шилжсэн. Тэрнээс үүдэлтэй одоо энэ температурын гаднаа гарын гормыг бол одоо яг температурын гормыг барьж байгаа. Эрдэнэт бол одоо 150-70-ын график гормыг барьж диспетчерийн үндэсний төвөөс одоо тэдэн градустай температурыг өгөө гэсэн чиглэлийг өгдөг. Тэгээ одоогоор бол одоо өнөөдөр чинь 11-р сарын 17 гэхэд чинь 11-р сарын тал болчиход байгаа чи өдөртөө бол бараг нэмэх градустай байсаар хагаад одоо ингээд маргаашнаас өсвөлээд хасах руу орж явах шиг байна. Тэгэхээр өдрийнх нь температур, шөнийн температур нь угаасаа ингээд гадаад улаахан байгаад байгаа болохоор одоо энэ юун дээр станцаас өгж байгаа температур тэр чинээгээр одоо бага өгöd байгаа гэсэн. Тэгээ одоо маргаашнаас өсвөлээд дараа 7 хоногоос өдөртөө бараг хасах 5-6-аар орох юм билээ. Тэгэхээр температур нь одоо ингээд шууд гаднаа гартайгаа уялдаад нэмэгдэнэ гэж ойлгож болно айлууд. Орхон аймгийн хэмжээнд дулааны схем өөрчилсөн 200 гаруй айл өрх байгаа юм. Мэдэгдэж байгаа нь эдгээр айлч өөр бусад мэдэгдэхгүйгээр нэмэлт насаас тавьж дулааны схем өөрчилсөн айл хэд байгааг таамаглашгүй юм аа.